За, сайн байцгаана сонсогчдоо. Манай ээлжид нэгэн дугаар үгээр эхлэхэд бэлэн болоод байна. 7 сарын 1-ний минт хүргэе. Мэд хүргэе. Пиу. Тэ эндээс Улаанбаатар хотын Ананд Өмнө гов аймгаас оюу толгойн төслийн талбараа админ офисын нэг давхраа бэлгээ. мистер Бэлэг баяр мэдчилж байна. За тэгээ юу байцгаана? Удаа уулзсангүй. Уг нь түрүү 7 хоногт уулзах чийсэн. Тэгсэн чинь нэг юм болсон байдгийн. Тэгсэн чинь бид хоёр дугаараа алсын зайнаас бичиж байгаа failed. Харин хоёр хэсэг хуваагаад байдгийн. Эхний хэсэг нь алга болсон байдгийн. Амт тийм ээ. За ер нь товчондоо л нэг тиймэрхүү болсон. Гэхдээ За за би яг нэг тухтай байрлал эзлээд гэх шүү. За тэг. Манай энэ утасныхаа локны юм тохируулаад. Айгуул ярьж явахд унтчих магадгүй юм шиг. За мань ч ер нь бол тухтай байрлалаа эзэлсэн. За подкаст бичгээд бэлэн болсон. За тэгээ юу байцгаана? What's popping in the hood, It's popping in the hood. Яг тэ тэгэл working 7 хоног өдөр болго ажилласаар л байна. Yeah, same here. Хасан бүтээсэн гуйл ажиллаж байна. Тэгээ одоо миний ажил ер нь weekend like usual. Аюуна. Миний ажил ер нь бол их одоо бол цөөрсөн. Одоо өөртөө ажил болохоо байлаа. Зү чи бидэрт яг оюу толгой камп дээр яг юу хийж байгаагаа нарийн танилцуулмаар байна уу? Тэгэл та болно штэ. Асуудалгүй штэ. Тэгэл тэ. За тэгвэл чи яг оюу толгой дээр юу хийж байгаа юм бэ? Оюу толгой дээр штэ. Оюу толгой төслийн талбай дээр SSM гэдэг компанид ажил орсон байд юм аа. Юуны төрөнд. Ер нь бол үйлчлэгээ үзүүлдэг компани байгаа. Тэгээд хоёр том үйлчлэг нь болохоор одоо гэр ахуйн үйлчлэгээ тэгээд хоол гэхгүй. Тэгээд би юунд орсон бэ гэхээр цоо шинэ үйлчлэгээ ирж байгаа. Одоо innovation гэдэг техник хөгжүүлэх юм уу. Тэгэл одоо хамгийн анхны хийх ёстой юм маань болохоор нэг юм төхөөрөмж ажиллуулах юм. Тэгээд тэр төхөөрөмжөд хариуцаж ажиллана. Тэгээд ирээдүйд ямар төхөөрөмж хийвэл захгүй гэдэг тал дээр ажиллах юм. Тэгээд тэр төхөөрөмж маань одоо баар нь суурилсан байдیں۔ Дааш оюутлахын талбай дээр баар нь одоо нээгдэн гээд бүтэн сар боллоо. Нээгцэнгүү дахиад хойшллоо өнөөдөр. Тэгэл байж л энэ да. Nice. Маш чухал ажил байна. Тэгээд одоо мэдгүй одоо би баахан бэлтгэл ажлаа хангаа дууссан болохоор жоох ажилгүй болчоод сууж байна. Үндэ бол. Тэ. Ойрын өдрүүдэд ер нь их бороо хур ихтэй. Хотоороо. Тэ Улаанбаатар хотын зарим газар үер болсон. Үер болгон цаашаа ус нэлээд тогтсон байдал та. Тиймэрхүү өдрүүд өнгөрч байна да. Тэгээд яг үнэ эхлэхэд нэг 100 болсон юм шиг болоогүй юм шиг тэгэл. Ямар ч байсан дулаахан байна. Ааха. Гэхдээ ямар ч тийм 100 болсон мэдрэмж бол алга байна. Тиймэрхүү өдрүүд өнгөрсөөр байна да. Хүйтэн байна тий. Бороо орох үед жоохон сэрүүхэн. Гэхдээ тийм ч амар хүт юм шээ. Гайгүй. Ааха. Ер нь дэж боломж тиймэрхүү байна. Nice. Тэгэл. За ер нь тэгээд оюу толгой дээр очиод бараг сар болчлаа тий. 26 25 он жин. Тэгээ ер нь за оюу толгойд Монголын хамгийн том төслийн камп дээр очиод бүхэл бүтэн сар болоход ер нь ямар мэдрэмж төрж байна? Ер нь сэтгэл хэр байна? Нөхцөл байдал. За яг энгийн үед бол их давгүй шүү. Энд ч нөгөө сатарах юм баг огт байхгүй. Тэгэл ажиллаа хийхээс өөр аргагүй л болт юм байна. Тэгээд амар ажилсаг байж чаддгаа бол ойлголоо. Оюутлахын ачаар. Хотод бол би ингэж одооных шиг ажиллаж чадахгүй бах уу. Сатарсаар байгаа. Тэгээд ер нь л их гоё ч юу. Тэгэл хоол нь цаанаасаа өдөрт 3 удаа хүснээр идэж болно. Эсвэл нэмжиж болно. Тийм үү? Тий. Чи галтхуу хаахаас өмнө хэдэн ч удаа хоол идэж болно. Вау, чи тийм нэмж идсэн удаа байна уу ер нь? Байхгүй дээ. Ер нь бол энэ галтхууныхын ажилчид нь хоолыг амар ихээр хийгээд өгчт юм аа. Тэнгүү заа гэж идэхээс аргагүй тэгэл.
Ер нь бол жоохон жин бол нэлээд нэмжил байх шиг байна. Тэгээд Damn. өөрийгөө сүүлд нэг зураг мураг авахудаа өөрийгөө харсан чинь ингээ жоох ингээд хатар мацарт ингээ болцсон чинь хацартай болцсон юм шиг харж марагдаад байлаа. Харин Гэтэ юу тэгээд ер нь дасгал хөдөлгөөн хийж гинөө юу байна? Спортын тиймэрхүү юм байна уу наача? яа, ер нь бол байхад байгаа. Хөл өмгийн талбай байгаа. Тэгээд хөл өмг бүх хүмүүс хай тоглолтын. Сагсны талбай 5 ч 6 сагсны талбай байгаа. Тэгээд тэнцээ хүмүүс байнга тоглол. Яа, сакс тоглох юмсан. And энэ ч саксыг хүмүүс үнэхээр тоглохыг үзүүлж илээ. Гой тоглох хүмүүс байл. Би сакс тогломоор байна. Тэгээд тоглолтогш. Ой наа чи заалмал хаацсан аа тий. Хаацсан. Чаас. Тэсэн талбай дээр хүмүүс бүр сайхан жагсаж байна. Тийм билээ ш нэр өнөөдөр жагсаад илээ. Тий. Нөө наадам гээл жагсаад ах шүү гэлээ. Тэгтээ ер нь би одоо харин тийм ээ. Тэгтээ наадмыг баг болгож байгаа шүү дээ. Жагсаалаас үр дүнгөө өгжүүлэх шүү байна. Болоос. Болох юм уу хойшлуулах тиймэрхүү юм яваалах шүү байна. Ямарч байсан. Хойшлуулсан дээрээ болгочихсан шин тий. Болол байсан чат. Надад л хямаа. Би ямар тэмдэглэдэг гэж тэгтээ зүгээр л тэмдэглэдэг хүмүүсүүд энэ ботсон. Тэ зүгээр яг наадам ижснээс хүмүүсийг гоё өөр өөрсдөр нэг тийм чөлөөтэй амраах тэр нөхцөлийг олгох гоё шүү дээ. Тий. Нэг олоола бөөгнөрхгүйгээр зүгээр тусдаа нэг хитэн бүлэг хүмүүс өөр өөрсдийнхөө гоё зүгээр хөдөө гадаа явж агаарт гарч амархан амраал. Эсвэл энэ тэнд юу ч хийм бэ? Ямар ч байсан гэсэн нэг тэгэж олоола бөөгнөр цуглах нь л ямар нэг тийм эрсдэлтэй үйл ажиллагаа үүсгэх хэрэггүй байх гэж бодож байна. Тиймэрхүү л байна да. Тэгэл яг үнэ хэлэхэд хотоор нэг тиймэрхүү сонио хачин өдөр болгон ковидын тоо ихсээл тэгээд ихсээр дам уу? Тий. Ер нь ихсээр л. Яг үнэ хэлэхэд гүг яг тэгэл өдөр болгон нэмэгдэж байгаа юм чинь тэгэл ихсэн шүү дээ шүү. Яг зөв нөө кейс нь өмнөх өдрөөсөө ихсэж гинүү гэдэг дээр бол яг өөр юм яригдана л да. Улаанбаатарын тоо бол арай буурж ийн. Тэгээд хөдөө орон нутгийнх бол нэмэгдээл ах шиг байна. Буурснаа нэмэгдсэн биш тараа. Харин тийм билээ. Чам балаа юм бэ. 29,934 байна. 30,300 өчтөр бүр өнөөдөр бүр юу вэ? 1,400 ч амар нас. Авшигтэй нөө. I hate fucking COVID. Тэ би гадуурч 50 явж чадахгүй айж байна. Болон найзуудтайгаа уулзмаар байна. Гадуур хамт юм идэж уумаар байна. Тийм тий. Юу идэх чинь тэгээд хамт гоё хөл бөмбөг үзмээр байна. Гэхдээ яг үнэ хэлэхэд мэдээж одоо нөхцөл байдал юм байгаа болохоор алийг нь чихгүй л байгаа л да. Тий. Тэгээд хийх өдөр гараал хийх ёстой юмнуудаа ажиллаа амжуулаад аль болох хүмүүстэй баг контакт хийхгүй байхыг хичээгээл. Тэгээл эртхэн юмнуудад дуусаад шууд гэрлүүгээ ярьж ин дөө. Гэтэ яг ч юм амар ядарсан байгаад байна. Гэтэ амар яг л нэг тийм байнгын ядрангал яагаад. Яагаад юм бол мэдгүй би өглөө амар ирж тосч байгаа л доо. Хэдий үед ч. Өглөө би ер нь бол нэг 6-7-гээ босчихж байгаа дандаа. За. Тэгээд би орой ер нь гэртээ бас жоох ирж ирж байгаа. За. Нэг 5-6 гээл ирчихэж байгаа. Тэгээд би 5-6 гэж ирэнгүүтээ ер нь хоол хийж идэл хоолоо идчихэл баг шууд унтаад байгаа байхгүй юу? Аа. Тэнгүүтээ би 5-6 гээл нэг 7 молоо гэж унтангуудаа буцаад 10 гэж сэрээд тэгээд нэг жоохон юм хум тэгэл энэ янз бүрийн юм жаал тэгэл буцаал нэг 12 гэж унтаал тэгэл ахаал 6 мурга гэжсэн бол тиймэрхүү сонио одоо юу гэх цагийн хуваар жоохон шилжээд лэн сүүлийн танаг тийм миний дуу ер нь хэр сонсогдож байна? Надад бол агуу сонсогч байна уу? За одоо бүр дэч сонсогдох. Хөө чи яг ямар байрлалтай сууж ийн гэх юм? Би ингээд хоёр компьютерийнхаа урд сандал дээр ингээд чамаг спикер дээр тавьсан.
Аха. Уцаа ингээд амруугаа барьчаал ярьж лээ. Яа би яг үнэ хэлэхэд хүмүүст ямар барилтаа байгаагаа хэлэхээс ичж гин үү? Мэн чи яг нэг миний нэг голын өрөөний диван байдаг штэ. Тэр голын өрөөний диван дээр хөвтцэн. Аха. Хажуудлаараа хөвтцэн тэгээд зүгээр нөгөө нэг юу хөвчөө зөөцсөн микрофон аман дээр ингээд хоёр гараараа барьцсан. Тэг хөвчий. Гоё л шүү дээ. Тийм л байдалтай байна да. Алсын зэний подкаст бичлдэг гэвэл. Тий. Энэ Ер нь тийм жоохон гонхтой өдрүүд үргэлжилсээр. Ааха. Янз бүрийн сонин юмнууд бодоол. Юу Чи бодох вэ? тэрийг харсан уу? Юу харсан вэ? Fuck. Тэрийг харсан бүр надад за арайчтэй. Арайчтэй гэж бодчих. Тэр нэг юу? Одоо ч Токиогийн айлын болох ч байгаа штэ 7 сард. Тэр Монголын сэлтийн тамирчдоо. Тий. Тийм ээ. Яа, тэр арай зү. Тэр арай. Өөр зүгээр л те. Зүгээр л. Тийм Монголын сэлтийн тамирчид зүгээр Олимпиад орох эрхээ авцсан. Тэгэнгүүтээ заал нь хаалтай. Тэгэнгүүтээ бассейнуудыг хаацсан гингүүтээ туулгаалт сэлж бэлтжин ч шиг Олимпиад. Тий. Oh my god зүгээр fucking international joke байгаа зү. Харин тий. Бүр инээдтэйш биш юу одоо. Хүмүүсүүд нь тэгээд бусад орны хүмүүс хараа баг өрөвдөн шүү дээ гэж бодоод Монгол ийм байгаа мó. Тэгэл тэр Олимпиад орооч гэдэг юм уу юу гэдэг тэр одоо боловсрол спортын яамч гэдэг юм уу тэднэр нь come on 2 хүндээ нэг ганц бассейныг за одоо нэг үсрээл 2-7 хоног үсттэй. Тий. Яач ч болтгүй бахта. Харин тий. Би тэр нэг Монголын тамирчин гараад өстой хөөрхий дөө гэл жоохон өрөвдсөн шүү дээ. Амар мундаг л залуу ах шиг үлээ тэр бол амар сэлт юм билээ. Харин тийм ээ. Жохон гол сэлж идэнээс бор орж байгаа. Ер нь бол энэ нөхцөл байдал бол те жоохон юу л байлээ те жоохон бүрхэг тэгээд амар сөрөг талдаа. Окей, ойр тэр нэг тийм сайхан нэг сайхан мэдээдтэй ерөөсөй байхгүй. Яар ингээл одоо юу вэ? Юу яаж нээж ингээл ярангууд дандаа л нэг жоохон сөрөг юм ярьсан хүмүүс л байлээ. Ер нь тийм байна уу? Тий. Би баг энэчнээ гоё байгаагаа мэдрэхгүй яваад байгаа ч юм шиг санагдчих. Чи бол үнэхээр нэг зовоод байгаа юм шиг сонсож байна да. Гүү би яг уу тийм яг уу одоо нэг иймэрхүү сөрөг мэдээнээс гадна би өөртөө нэг ойр жоохон тийм ажиглалт хийсэн юм аа. Хоёр нэг амар тиймэрхүү бодоод тэрнээс болоод би бас жоохон нэг сонирм гацсан гэх юм уу нэг онцгүй нөхцөл байдалд ороод. За. Тиймэрхүү болчихвол. Нөгөө юу ч юм уу те? Юу нөгөө юу? Яа, тэр биш үү? Тэр шээ. За. Би саяхан нэг кино үзээд тэгчээ тэрний дараа би нэг жоохон нэг орой жонго бах юм бодож модол. За ямар кино үзсэн? Ямар кино үзсэн бэ гэж юу? Тийм. За яг үнэ тэр нэг чухал шээ. За. Зүгээр яг гол үндсэн point нь юу вэ гэхээр тэгэл тэрний дараа бодгцсон юм нь юу вэ гэхээр юу аахгүй. Би ер нь яг тийм одоо өөрөө амар олон юм дээр ингээд шүүмжлэлтэй ханддаг. Тэгээд юмнуудыг шүүмжилдэг, буруутгадаг. Тэгээд өөрөөсөө өөр юмнаас ингээд амар буруу юм олж хайдаг хүм ер нь мөн штэ. Хүмүүртлээ тэгээд би яг өөрөө тийм өөрхөн шүүмжилдэг эсрэг сайн good citizen байж чаддгүй. Би яг өөрөө тийм сайн хүн, сайн одоо юу гэдэг нийгмийн нэг бүрэлдэхүүн хэсэг мөн үү өдр гэдэл. Тэр талаараа амар их бодсон. За. Тэгсэн чинь яг үнийг хэлэхэд бас л үгүй гэлж хэлэхээр юмнууд амар олон гарч ирж ийлээ л дээ. Одоо жишээ нь юу гэдэг чинь. За. Ингээл fucking orc гэл тэгдэг штэ. Тэнгүүд надаа өөрт орк үйлдэлүүд гаргадаг зүйл амар олон байгаа байхгүй. Би яг өөрөө орк үйлдэл гаргадаг юмнууд одоо жишээ нь машин барьж явах та ч юм уу те.
За. Би ер нь жоохон зөвхөн машин барьдаг хүн л дээ. Fucking confess чи. Би ер нь ингээл Айхан байдгийн шүү нэр. үгүй тэгэл би ингээд тэгэл одоо сүулт ч юм уу те ингээд би амар нэг муухай шахаж махаал эсвэл амар хамаа замраагүй юу ч юм уу. Тэгэл би дараа нь ингээл сүулт ягаад ч тийм хийснийхаа дараа тэгэл би ер нь яагаад тийм муухай барьд юм болоо. Яагаад би зүгээр нэг тийм гоё nice ингээл хүнд амар гоё зай тавьж өгч мөгөөл тийм гоё 50 явж болохгүй гэж би үгүй тэгэж нэг дайрсан дайраагүй come on тэгэл тийм их зүйл өөрчлөгдөнө гэж юу өдрэй гэл. Би өөрийгөө л юм стресс түлээл тийм би ер нь өдөр их тусам жоохон нэг новшин хүн болоод байгаа юм шүү өдөр гэж бодоол. Ааха. Тэгэл бодоол тэгэл ингээл байнгоо тэгэл fucking хүн ер нь тэгэл тиймэрхэн бодоод ангууд тэг ямар ч хүн байсан хүн яг нэг байгаа орчиндөө нэг удаад тасаад ирэхлээр тэгэл тэр орчин ямар байна тэрэндээ нэг уустай юм шиг уустай юм байна да гэтэр гэж бодогдож модогдтол. Тэгээ би ер нь ингээл өөрөө ингээл би ер нь хүмүүстээ одоо хинтээ ч хийсэн гэсэн би ер нь айгуу тийм гоё харцдаг, сайхан харцдаг хүн мөн билүү гэтэр гэж бодож модтол. Ааха. Би ер нь хүмүүс рүү зүгээр гудамжаар ингээ гадуур явж байхдаа зүгээр танихгүй хүн байсан ч гэсэн би ингээд гоё тэр хүмүүс рүү инээч хардаг үлээ ингээ зинээсүүлдэг лөө. Би ер нь хүнд ингэж баян баярлаа гэж хэлдэг юм л. Эсвэл амар тиймэрхүү их олон юм бодож модол гинт яагаад чинь somehow Чи нэг тиймэрхүү сэдвтэй кино үзсэн юм шүү те. ер нь бол нэг тиймэрхүү. Тэгэж бодсон. Юу нөгөө чи ингэсэн штэ одоо нөгөө орчноо дагаад уусдаг гэ те. Тэ. Тэгсэн чинь одоо манай өрөөний одоо нэг одоо өрөөний хүн байгаа байхгүй юу? За. Хот руу нүүгээ жил болж байгаа гэсэн. Өмнө нь болохоор нөгөө Дархан хотод байсан. Аха. Тэгээд тэр хоттоо бүр өссөн гэж байгаа байхгүй юу? Аха. Тэгээд яриан дундуура яриад тэгж жагаад нэг асуусан юм. Чи юу яагаад руу нүүсэн гэсэн чинь би найз нараас холдохгүй тэгээд гэж байгаа. Яагаад гэсэн чинь ингээд үнэхээр ингээд бүтэхгүй найз нартай гэдгийг ойлгоод ингээд би хот руу нүүсэн. Одоо над хотод мэддэг хүн нэг ч байхгүй би их нэртэйгэл байгаа. Тэгээд үнэхээр гоё байна гэдэг. Тэгэхгүй найз нар нь болохоор ингээд амар сөрөг хүмүүс инээ тэгэл уугаал эсвэл те ингээд муудалцаад ээждэг ч юм уу. Тэ. Тэгсэн. Тэнгүүд яг тийм бас тэр залууг бас нэлээ биширсэн шүү. Тэгээ шууд тэгээ шийдвэр гаргаад ингээд болдоод шууд холддог те. Тэ. Хүмүүс нь бас тэгээд нөгөө байгаа л идэв шүү дээ. Холдож чадахгүй. Өөрийгөө нэг тийм онцгой одоо тийм хортой гэх юм уу те? Тий. Токсик. Тийм хүрээлтэй байгаа л яг тэрнээсээ салж чаддаг байх. Чинь бас чухал юм блэ л дээ. Өөр одоо хэрэг болохгүй байгаа бол би ер нь болохгүй байгаа даа. Би ер нь нэг байгаа газраас хэлэх хэрэгтэй байна. Би ер нь өөрийнхөө оюун санааг нэг шинжлэх хэрэгтэй байна гэдэг ч юм уу. Тэгэж бодохоос айгүй чухал юм шиг санагдаж байна. Бас одоо манай нэг аюулгүй ажиллагааны хэлцтэй ажилладаг бас нэг залуу байдیں۔ Америкт 6 жил амьдарсан. Тэгээ бас яагаад ч лээд энэ талаар ирсэн. Тэгээ цаашаа болохоор ингэсэн аахгүй. Ингээд би Америк явахаас өмнө бол амар тийм онгороо пэдисэн байсан юм. Тэгэл хамгийн хийж байхдаа Атланта хотод эхлээд амьдарсан. Тэгээд харууд яттай. Тий. Тэгээд манайхан харуудтайгаа уусаал тэгээд ойлгосон гэсэн. Би нэрээ үнэхээр хин ч юм байна уу. Тэгээд хамаг онгороо зан алуу болоод тэгээд ер нь тэгэл ажиллаа хийгээл 50 амьдрахчихсан. Үнэхээр гоё юм байна. Харин тийм ээ. Хүн ер нь бас нэг хаяа өөрийгөө анзаарч ах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Ман чи энд ирээд бол бас өөрийгөө амар л анзаарлаа шүү дээ. Өөрийгөө анзаарсан чинь яаж тэгэл өмнө ямар амар тийм хэдийн юм олж харсан л та. Өөрийгөө ямар тийм юм хийдэггүй юмнаас зугтах дуртай байсан нь л олж харлаа. Аха. Тэгэл төгшөө чинь тэгэл нөгөө юу яг нөгөө
хотодд нь болохоор ингээд жоохон тэр айшлт болд нь шүү дээ. Тэ. Мгм. Угаасаа инста таахгүй яадын гэж бодвол тэ. Мгм. Тэнгүүд эмчээ болохоор ингээд чи ер нь одоо ростро дуустал ч юм уу тэ нэг сар 2 сар гээд тэр хүмүүстэйгээ байнга хамт жинхнээсээ байнга хамт байх болохоор яалтчгүй ингээд яаж харьцах тэгээд ингээд өөрт ч онцгүй байсан ч гоё байсан ч эсвэл эвгүй байсан ч ингээд тэрийг давж туулах ёстой юм байна гэдгийг амар ойлгоод тэгэл тэр хийж ихсэн л дээ. Би өмнө амар зутдаг байснаа л амар анзаарсан. Тэгээ бас амар шилчгануур байсан. Яа. Тэгэл бас ингээл комплейн дээл дээ ингээл шилчганаал яваад идэх бас амар ойлгосон шүү. Айн тийм ээ. Тэгээд тэрийг тэр амар гоё жишээ үзэн. Би яаж ойлгосон бэ гэж би ингээд сая 15 мам хонжсон байхгүй. Тэгэл ингээд амар удцсан юм шиг санагдал. Хэцүү дээр за ингээд Мгм. Instagram story харангуут л ингээл яж хат нөгөө би одоо миний үздэг дийлэх сторинууд нь хүмүүсүүд нь яадаг вэ гэхээр ингээд дандаа гадуур явж байгаа заяа. Тэгэл дандаа хүмүүстэй уулзсан. Нэг нэгнийгаа мессен дээл ингээд ууж идэл те нэг гэрээс нөгөө гэрлүү нэг мэдсэн чинь тэр зэмэрж очсон ч яах. Тэгэл тийм юм үзэгүүт ингээд зайл санагдал тусмаа санагдал. Тэгэл би 14 хоногтой ингээд бооч өгөө байж байгаа л нэг ахтай ярьдаг байхгүй юу. Ингээд зүгээр гадаа яаж авч бид ярьж идэх чинь яриан дунд нэг асуусан. За ахтай хэр удаа гэсэн чинь өө ах нь удаагүй одоо 3 сар болж. Тэгээ ах ингээ юу ч болоогүй юм шиг амар таймерж өгдөө. Өө яад юм ста гэлөөдөс тэ. Та тэгээд ингээд зохгүй байна уу яаж нээж ин гэсэн чинь өгсөн байна. Буцхал юм чи наад мөнгө нь хэрэгтэй юм. Чи тоосон чи яад. Тэгэхээр шууд ингээл нэр тийш гэж бодож байгаа. Би нэр яагаад ингээд танаад байгаа. Амар өөрийгөө анзаарсан л та чиний хэлээр юу бас ингээд яг яадаг аа. Мгм. Юу хийдгээ. Мгм. Revelation гэх юм одоо монголоор юу Мгм. тийм. Тийм ээ. Зүгээр Тиймэрхүү. Өдөр зүгээр тийм ээ гэж хэлдэг шүү. Үнэ. Яа тэгтээ бас Тийм. 3 сар гэрээсээ хол тийм камп дээр байна гэдэг чинь бас чанга сонсогдож шүү. Яжхад амар. Зарим хүмүүс бүр ингээд яадаг гинэ. Угаасаа чанга. Тэгээ зарим хүмүүс бүр ингээд өөрсдөө байдаг гинэ. Харьмааргүй байна гэдэг. Тэгээд харихгүй ажиллаад байх тусам мөнгө нэмдэл идэг. Илүү мөнгө бодж өгөөл. Тэхэлх л та. Тэгэл өстой эсрэг шидийн төрлийн хүмүүс тэгэл ярангуут тэгэл та яагаад харихгүй байгаад байгаа гингүүт л хүүхд одоо оюутан болж байгаа. Тэгэл мөнгөний хийндэ гэж юм л тэ. Аа. Үнэхээр зоригтой хүмүүс бод. Тэнгүүт л Тийм гол нь урам аваад. зорилгоос гадна одоо юу гэдэг хүн гэр бүлтэй болоод үр хөвгтэй болохоор асар том хариуцлага ирж байгаа болохоор бас тэгэл яг хүний тэр нөгөө одоо ямар нэг тэр юмыг төвчих одоо юу гэдэг төвчээр tolerance гэдэг штэ. Тэ. Одоо бид нар нэг сар гэрээсээ хол ангууд өстой уйдаал заваал тэ Тэ. энэ хэцүү байгаа юм шиг мэдрэмж байдаг бол тэр хүмүүсийн хувьд ингээд цаана ингээ хариуцлага нь илүү том болчингууд болохоор тэр зүйл одоо юу ч биш юм шиг болдог ч юм уу те. Тэр зүйл л одоо угийн байх хэвээр заавалчгүй авах хэвээр зүйл шиг болдог ч юм уу. Тиймэрхүү болдог байх л та. Би яг энийг бас яг юунаас бол ингээ харддаг шүү дээ. Юунаас Ингээд эрт зарим одоо нөгөө нэг айгүй эрт аав ээж болцсон хүмүүс яг хөө зарим аав ээж болцсон нөхдүүд бол тэгэл стил аав ээж болсон ч гэсэн одоо салж малал хүүхд мөхтө тоохгүй хамаагүй байдаг хат одоо биш манай ингээд зарим ингээд жинхэнэ одоо үлхэрлэл авмаар одоо нөхдүүд байгаа байхгүй юу айгүй залуухандаа аав ээж болцсон тэгэнгүү тэр хүмүүсийн хувьд чаа тэгэл аав ээж болонгууд л одоо яг үеийн залуусаас илүү том үүрэг хариуцлага одоо ноогдвол те. Бид нэр одоо ингээ зүгээр дими ингээ гадуур зугаацаа дими тэнэд яваад иж болохгүй нэ цааш та. Яах хэвээр вэ? Би одоо зөвхөн өөрөөсөө гадна энэ хүнийг авч явах хэвээр. Энэ хүн одоо яаж явах нь надаас хамаарна гэдэг тэр үзэл санаа толгоонд нь суучдаг ч юм уу. Тэнгүүд өшөө илүү сайн юмны төлөө сайн зүтгээл те. Өшөө илүү бусдаасаа илүү бусд нь одоо юу гэдэг
нэг сонин тэнэг жижиг юм дээр комплейнт жахад ингээд тиймэрхүү зүйлийг одоо тоохоо болдог ч гэдэг юм. Тий. Тиймэрхүүдөө ингээд бас ингээд зан чанар ингээд яг ер нь эрт аав ээж болсон зарим хүмүүсээс бол айгүй их ажиглагддаг шүү дээ. Тий. Тэ. Их тал Бас тийм талаараа тийм. нэг тийм одоо манай нэг найзын хийснээр бол ингээд одоо надад ингэж тайлбарлаж өгсөн байхгүй. Өмнө нь болохоор ингээд ямар нэгэн асуудал ч юм нэгэн болгонгод ингээд хойшоо ухраад ээж болдог гэсэн юм нэ. Хойшоо хатгаад. Тэгээд ингээд эртнээс ингээд болцсон ч ингээд алхах зайгүй болцсон ингээд хаан ингээд очиод налцсан гэж. Тэгээд одоо ингээд хойш ямар ч алхах зайгүй уршааж явах хэвээр. За зарим арай жоо буруу хэлчихв. Ямар ч тач тийм ухрах юм яа за зүгээр муухай хэлэх гээд байна. Харин тийм ээ. Ингээд нөгөө нэг тийм ингээд зөвхөн урагшаа явхаас нэг тийм өөр аргагүй болцтой. Тийм. Тэгтээ хүүхдтэй болоход мэдээж нөгөө нэг юу хамтрагч гэдэг хүн амар чухал ах л та. Тийм ээ тэр хүний ч одоо хайгаал явж ин да. Shit man. Тайлгүй л. Аядлаа дээрээс олчих гээд байна да. Манай аядлахад нэг тийм бодохгүй хөө. Ааха. Манай юу нь вэ штэ. Бас за тэр асуудлаас зугтдаг гэсэн штэ. Тий. Юу нь амар их тэгж асуудлаас яаж зугтдагны арга анзаарч тэр нь дандаа нөгөө эмхтэн. Би нэг өмнө ярьжлээс ах. Тийм ээ тий. Тийм. Би яг энчээ болохоор яг анханасаа бодчихсон. За би ямар угаасаа нөгөө энэ амар том боломж гэж хараад тэгээд ойдлоо дээр очиод эмхтэй хүмүүс охин гээд хатаахгүй байх хичээгээд. Тэгээд юу н би яг тэгж сатарахгүй гэж шийдээд ирсэн байгаа. Тэгээд ер нь бол их амжилттай явж байгаа. Би нэг тэгж нэг за энэ охин таалагч өрчий гэсэн бодол одоохондоо баг алгадав. Nice. Одоо тэгэл шөлөж чухал юм ал яахгүй юу. Тий. Yeah boy. Ер нь бол англиар хэлэхэд үүтэй. Нэг тийм semen retention маягийн болчлоо л доо бүр. Ямар юм аа? Semen retention. За ойлгомжтой. Тий. 25 bro. 25 ирэх юм уу? 25 хончлоо. Чи 18 ирэхээр байгаа тий? Тий 18 ирэхээр байгаа. Semen retention 25 хоног гэж. За anyway юу нэ. Чи нэр тэр нөө юу харснаа? Юг. Батас trip. Батас family and friends trip. Харлгүй л явах. Тий. Тэр бас айгүй гоё юм болохоор харагдчихлээ шүү. Тийм ээ. Сонирхолтой. Үнэхээр нэг тийм очоогүйдээ харамсгаар зүйлүүдийн нэг нь л үл. Тийш яг харин бас явмаар л байна. Тий. Бас явъя л гэж бодож гин. Тэгээд харин тэгтээ мэдээж бүгдэнд нь явж чадахгүй болохоор алинд нь явах бай л гэж бодлоо. Тий. Бараг хамгийн сүүлийнхэд нь л явах бах та. Яг хамгийн сүүлд нь чи алинд нь л явал та. Би юу хинтээ явах гэж. Ойлгосон. Яг тамира ирүүл бас болох лээ. Тий. Тиймэрхүү байна. Тэгээд яг энэ зүүн бол яг үнийг хэлэхэд бусад зүүнтэй харьцуулахад тийм зугаа цэнгэл парти гэдэг зүйлтэй ер нь л харьцангуй баг байхгүй шахвал байна дөө. Тий. Байхгүй шахав. Гэхдээ яг нэг яг одоогор бол яг би бол нэг тэр зугаа цэнгэл ч юм уу тэр парти тэр зүйлийг бол нэг яг тэр тийм амар одоо хүсэмжлэхгүй л байна. Яг одоогор нэг хүсэхгүй байна гэж юу? Тийм зүгээр яг одоогор бол тэднийг нэг хүсэмжлэхээс илүү бол би зүгээр яхаа нөгөө жоохон хотоос гарах тэр байгальд очиж зугаалах мугаалах тэр зүйлийг л илүү хамаагүй л хүсэмжилж байна. Тэрнээс бол парти тиймч нэг яг хүсэж байгаа зүйл биш байна. Яг хөтөө явмаар байна. Гоё шүү бас л ёо. Хөтөө ногоо тийм яг гоё
мод цодтой газар тэгээд нэг жижигхэн тийм нэг булаг молагта тэр булгын усанд хөлөө дүрж мүрээл. That's яг тийм үед нэг ингээ яг явангуудлаа Монгол ч бас үнэхээр уул нь гоё орн шүү гэж бодогддөө шүү. Уул нь Тий. Уул. Гэтэ тэр яг мэдээж нөгөө Монгол гоё орн гэж бодогддог уу зөндөл байгаа л та. Гэтэ тэр бол бас хамгийн Монгол үнэхээр ямар гоё юм бэ гэж бодогддог орнуудын нэг мөн. Яа, надад харин манай би тэгтээ байглаа ерөөсөө нэг мэдэрч бас амжаагүй л байна л та үнэндээ. Амжаагүй гэдэг нь юу? Яг тэ нөгөө тэгж би ч юу жоохон хөдөө явдггүй юм баггүй юу. Нэг тийм явахыг ч боддггүй. За ойрхон зургаа тэрэлж мэрэл явъя гэж боддог тийм хүн баггүй. Тэгтээ хаяа Улаанбаатар хот бас гоё санагдсан шүү. Нэрээ бас гоё хот шүү гэл тэ. Гоё штэ. Хаяа бас Монголд байгаад амар баярлалгүй бас байна. Гоё үед бол бай. Манай охтууд л тэрийг мэдрүүлэх юм заа. Хөө энэ юун дээр талбай дээр ямар том юм авчихсан бэ те. Нэг шар юу юм бэ энэ? Шар даав чирээ биш юм шиг. Нөө наадам гэдэг. Тий. За бүхэл UB comedy Малпедиа дээр бүгдээрээ л очтэй. Яа Баскагийн барьсан бичиг ямар нийттэй бэ? Ямар бичиг барьсан бэ? Гарсан. Ядаж Вацлинд арай л ширүүн байна гинэ. Гай яасан бэ шүү. Ер нь бол найз нар маань л энэ зогсож авсан даа байна л да. Ер нь ингээд стори мори хэлт авсан чинь баг мэддэг хүмүүс дийлийнх нь талбай дээр дээ. Тийм байна. Айгуу боллоо. Мэддэг хүмүүс байна. Тэгээд бад дээр. Тохоор нь штэ те юу гэж дүгнж гинөө ихлээр би их Монголын ирээдүй болсон гоё хүмүүстэй найзлдаг би. Яа шиг. Бас би өөрөө тэгэхээр давгуугаар юм шиг. Тийм байна. Тэгээд тиймэрхүү л байна дөө. Энд ч тэгээд сонин сайхан гэх үнэхээр юм байхгүй юм дөө. Яг надаар өөр сонин сайхан гэвэл би компанид зориулж шууд өөрөө сэтээд бичлэг хийсэн байгаа. Тэгээд нэг хүнээр шууд маань камерыг барьж би ингээ одоо ярина гэж шууд яриад. Тэгээд диалог энэ өөрөө хичээл тэгэл Premiere Pro програм дээр эвлүүлж сураал. Тэгэл нэг юм хийсэн дээ анхныхоо удаа. Тэгэл тий. Тэр ихтэй гоё мэдрэмж өгсөн. Нэг юм шинэ юм сураад хийгээд ингээд гарнаас нэг юм гацсан чинь өөрөө бичлэг хийгээд идсэн ч нэ. Тий. Хичнээн мяч гэсэн яг нэг өөр юм болохоор жоохон бахархалтай л ханддсан юм байлээ. Тийм шүү дээ. Тэгээд чи тэрийгээ цаашдаа яг ингээд зөксөхгүй гоё хийгээд яваад тэгэл бас л юу ч гарч магадгүй шүү дээ. Тийм их гоё санагт ер нь бол. Би өмнө нь яага хийж байгаагүй юм бэ гэж жоохон бодсон шүү бас л. Тийм одоо л хийлгэлчихгүй. Мань чи хийгээ эхэлсэн л таа аль хэдий. Тийм ээ. Яа. Тийм май балер хийж энтертэй. Ой. Чи 100 дуусгаас өмнө юу юмэрэ нэрнэ? 100 дуусгаас өмнө нь штэ. Гой найзуудтайгаа агаарт гармаар энэ да. Гэтэ нэг хол биш. Тэрэлж юу? Тэрэлж байж болж юм. Эсвэл одоо тэрэлжээс жоохон хол ч юм уу те. Өөр тийм 300 400 км л биш. Нэг үсрээл 100 юм уу? 300 400 ч уг гайг шүү дээ. Гүй амираа. Би хөдөө явах дургүй. Бас нэг шалтгаан болохоор машин замаас нь айгаад тийм аа. Тийм үү. Аим хөдөл гардаг болох. Монголчууд ч хөдөө замаар бүр солиотой байдаг. Тэр ч нэрээ жоохон тийм шүү. Ваа shit. Өндөр 7 сарын 1 юм биш. Тийштэй өгшөн. Гинт тарч тэр нэрээ. 6 сар ямар хурдан өнгөрөвдөө нэрээ. And mention зуны 33% дуусчлаа. Андими би өөр үнэн цагаа олж байна. Ийшээ ирдэг.
Ядаж намар юм уу үйл ийшээ ирсэн бол бүр гоё бас. Ааха. Энэ талаараа тэгтээ playtime болохгүй юм шиг байна өө. Сайн байна. Playtime is cancelled. Гэтэ яах вэ? Тэгэл cancel нь л хэвчээ те. Би үзэхгүй л өөр хинч үзэхгүй. Shit. Яах би үзэл үзэн л надад бол болохгүйсэн ч хамаалгаа одоо л Үзэн гэж одоо play time-ыг тийм байхгүй. гэлс хүмүүс хурдан ковид ялан дээлээс. Зүгээр урдан зогцоос. Урдан зүгээр зогцоос те. Харин зүгээр гэлс мэдгүй тэгэл одоо мэдгүй. Би нэр амар сонин үзүүлсэн шүү дээ. Тэр За. хүн юу үзүүлсэн гэж ингээл. Тэгтээ тэр бас амар тийм ирээдүйтэй байж болохоор зү заяа. Ингээд хүмүүс шүү дээ ингээд угийн ингээд нэг юм ингээд нэг ингээс ирсэн чи ингээд хүмүүс ингээд маск зүүхэ болцсон заяа. За. Маскны оронд ингээд нүүрээрээ юм нэг сонин юм шилийн юм зүүдэг болцсон заяа. Шилэн чим шиг юм шилийн юм шиг харагддаг юм нэг тийм. Тэгтээ маск л юм да одоо. Нэг тийм бүтэн нүүр ингээд халахалсан тийм зүүдэг болцсон заяа. За. Тэгээ тэр нь болохоор тэгэнгүүтээ тэрүүгээр ингээд тэрнтэйгээ ууж идэж болдог заяа. Шууд тэрнрүүг ингээд шууд гаднаас ингээд гараараа барьж ол юм онгоо шууд тэрүүгээр нэвтлээл ингээд уух манаараа л тгүүл ингээд шууд юм сэрээдэл идэнгүүд шууд тэрийг нэвтлээл идэж мэдэж болдог заяа. Гэхдээ гаднаас тэнд ингээд одоо хорт утаа мутаа ч юм уу тийм одоо ням ман ерөөсөө яадгүй нэвтэлдэггүй тийм амар ухаалаг тийм бүр амар дэвшилтэй технологийн бүр тийм супер маск бүтээсэн заяа. Тэгээ ирээдүйд үгийн корона бол ингээд дөнгөж эхлэлээсэн. Тэгээ коронагийн араас амар олон үгийн зөндөө тийм халдвар төвчнгүүд шинээр гарцсан. Тэгээ бид нэр тэрэнд ингээд тасаж зөгцөж амьдрахаас өөр аргагүй болсон. Тэгээ бид нэр тасаж зөгцөж амьдрахын тулд тийм хүн төрлөختөн тийм солиотой маск зохион бүтээсэн. Тэгээ бид нэр байнгын тийм масктайгаа амьдэрдэг. Тэгээ наа чи одоо баг юу юм биш үү нөгөө юу лээ за тэр чи юу тгүүлээ dark биш нөгөө нэг амар олон их кино чи юу лээ Netflix-ийн dark бишээ нөгөө Black Mirror тийм тэгэл аль тэгж бодож модол тэнгүүтээ миний тэр зүудэн нэг амар ингээд дараа нь ингээд буцсан чи амар үнэмшилтэй зүйл нь юу байсан гэж. Тэр нянгууд нь ингээд тэр шин одоо нэг юу одоо тэр халдвар төвчнүүд нь штэ. За. Яаж ингэж гарч ирсэн бэ гэсэн чинь сүүлийн дэлхийн дулаар л амар их болоод байгаа штэ. Ер нь хойд туйл хайлж майлал. За. Тэгсэн чинь ингээд хойд туйл ингээд хайлсан чинь хойд туйлаас ингээд хэдэн зуун мянган жил ингээд хөлтцсөн байсан өөр тийм ням хөлтснөөс ингээд гарч мараад ингээд далаараа өсөрж бүсрээд тэр нь тийм шинэ ингээд халдвар төвчнг тархааж мархаагаал. Юу ковид was just зүгээр л энгийн наацхыг би халаалт байсан. Одоо жинхэнэ юу эхэлж байна. Тэгэл нэг тийм бас тийм ер нь бол нэг Black Mirror шиг нэг тиймэрхүү зүүдлэгдээл. Ваа, бас л кино шиг зүүдлээ шүү гэж бас дараа нь энэ зүйдээ ботсон шүү. Тэ. Амар зүйд. Хүмүүс тэгээ би бинийхээ нүүрний арсыг мэдрэхээ болцсон. Oh shit. Тэ. Наачи өстө нэг мэдрэм юу хиймдэ нэг миний нэг айдаг юмнуудын нэг л байна да. Тийм үү, нүүрний арсаа мэдрэхээ болох уу? Тий. Ер нь ингээд арьс мэдрэхгүй байх тий. Хүн амьтанд хөрөнгөж юуш мэдрэхгүй байх. Яа. Арьс мэдрэхгүй хүнд ингээд хүрээд за ялангуяа эрэгтэй эмэгтэй хоёр хөө бибидээ хүрээд авдаг тэр яа мэдрэмж бас байхгүй болчихлаа. Тий. That's fucking sad тий. Харин тийм. Перспектив та аим гоё мэдрэмж. Тэр ч сакл та. Тиймэрхүү сонин юм бодоолаа. Мэдгүй би нойрд айгу нэг өөрийгөө ч нэг хальт тэгж би нэг мэдгүй юу ч бодлоо. Тэгж бодлоо.
Ер нь ганцаараа мань чи тэр ер нь өөр нэг найзтайгаа ч нэг уулзахгүй байгаа айл болох. Ааха. Өөр нэг хүн амьтантай ч уулзахгүй байгаа. Тэгэл үеэлүүд мэйлүүд нэтэр ер нь өмнө уулздаг байсан хинч үтэн тэгээд их нэртэй ч ер нь холбоогүй ер нь ойр жоохон тийм юу гэх ганцаараа байгаа. Зүгээр нэг хайхтар холбогдохгүй. Тэгсэн чинь бас ингээд хүмүүстэй ярихгүй байхлаар айгүй олон тийм бодол шинээр төрж өмнө бодогдож байгаагүй юмнууд ингээд бодогдтiin байна. Аа. Тэгээ ганцаараа ингээ байгаад л юмнууд үзэл тэрийг эргцүүлж бодоол ингээл бас ингээл хаяа юм ингээ ургуулж төсөөлөл. Тийм байна. Тиймэрхүү. Чамаар өөр. Мань чи өөр гэвэл бас амьдралдаа баг хамгийн удаан хугацааны турш уугаагүй явж байна. Wow. That's наачин бол амар тийм гоё рекорд шүү Тий. дээ. Тэгээ мань чи одоо 32 хоног юу ч уугаагүй. Тийм гоё сонсогдож байна. Ямар ч алкогол амсаагүй. Ямар ч алкогол амсгүй. Яг хөө нэг юу л уусан тэр тооцгүй байх л та. Нэг юм 0.5 градустай хуваас нэг 5 лаад нэг өдөр уусан. Чи надад хэлэх хэрэггүй байсан юм гэж. Тэг тооцохдохгүй бүр нэг жоохон сонирн болоод тэгэл амар нойр хүрэл унтаад гэсэн. Ааха. Тэ наа чин айгу айтайхан сонсогдож шүү. Тэг нэг юм сонио анзаарсан өөрчлөлт юу нэг юм өөрчлөлтүүд анзаарсан шүү ер нь. Ингээ удаан ууахгүйсэн. Яаж юм? Амар тийм юм мартахаа бол байсан. Юм хүмүүс сайн сандаг болсон тэгээд өөрчлөн ядралт бол багассан шүү. Тийм өглөө амар ирц хэрдэг бас. Тиймэрхүү асуудалгүй ирц хэрдэг. Тийм. Өмнө нь л жоохон өөрийгөө алдаг байсан байна гэдэг л ойлгосон. Тийм юм л мэдэрсэн дээ. Хой би сая нэрээ нэг юм уншиж хагаад нэг юм олж мэдлээ. Тэгээ бодоод исэн чинь тэр айгу үнэн юм шиг санагдлаа. Айгу бас чухал юм шиг. Айгу сонин энгийн ирнэ айгу чухал юм шиг. Хүн ингээд өөрхөн тархийг ингээд айгу хий дэмий зүйлсээс болгоод ингээд ядраагаад идэг. Тэгэд хүн өөрхөн тархийг тэгээд дэмий зүйлсээс болж ядраагаснаас болоод тэгээд тэр нөгөө одоо бусад яг хийх ёстой зүйлдээ зарцуулах одоо эрч хүч одоо тэр энергиэс нь тэр нь одоо хумслагдцсан тэгээд амархан ядардаг болдог гэдэг тийм юм байт юм байна л да. Тэгсэн чинь тэр нь одоо юу вэ гэхээр хүн хаяа ер нь ялангуяа орчин үед одоо хүмүүс нэг юм хийхдээ давхар хажуугаар заавал нэг юм хийдэг штэ. Тий. Одоо жишээ нь юу гэдэг чинь би ингээд хоолоо идэж байхдаа хажуугаар нь кино үздэг ч юм уу эсвэл хажуугаар нь уцаа орлдог ч юм уу тий. Тэг чи ер нь жоохон тэг хэрэггүй юм байна л. Тэгхгүй байвал бас зүгээр л юм байна л да. Одоо шин чи хоолоо идэж байхдаа зөвхөн хоолоо л ид. Өөр юм хийх хэрэггүй. Кино битгий уцаа битгий оролт өөр битгий нэг юм унш зүгээр л яг хоолоо л ид. Зөвхөн хоолоо идэхтэл төвлөр. Тэ чи хоолоо бас гоё хамталж ид те. Хамтлаал гоё тамшаалал хоолн дээр л төвлөр. Дараа нь чи кино үзэж байхдаа бас одоо ингээл нэг хүмүүс хажуугаар уцаа оролдод штэ. Тэгхгүйгээр яг киногоо л үз. Хажуугаар нь уцаа битгий оролт зүгээр л яг киногоо л төвлөрч үз. Эсвэл одоо юу гэдэг чинь эсвэл бас нөгөө машин барьж байхдаа хүмүүс уцаа оролдог штэ. Тэгэхээр тэрийг жоох ойлгодог юм билээ. Тэгхгүйгээр зөвхөн яг л машина барь гэдэг ч юм уу. Тэгээ ер нь бол гол юм нь чи ямар нэг юм хийж явахдаа зөвхөн тэр хийж байгаа зүйлдээ л ингээд одоо бүрэн одоо анхаарлаа хандуулж сурах нь айгуу тийм орчин үед бол айгуу тийм бас хэрэгтэй тийм одоо дадал болсон юм байна. Тэгснэр чи одоо тархиа хий дими энерги зарцуулалтаар ингээд тархиа хий дими ядраахгүй байх юм байна л да. Одоо зүгээр л хоол идэж байхдаа хажуугаар нь уц ингээл үзээл хажуугаар нь уцаа үзэнгээ юм идэх чинь л хүнд ингээд тухайн үед нэг мэдрэгддэг ч гэсэн хүний тархийг амар ядраадаг гинэ.
Тэнгүүтээ чи өөрөө мэдхгүй өөрөө нэг юм хийгээгүй хаяа ингээл нэг айхтар сүртэй ажил хийгээгүй нэг юм хийгээгүй юм шиг мөртлөө амар ядарсан байгаад байдсан шүү дээ. Тийм. Тэр чи ингээд бидний ингээд зүгээр л өдөр тутамдаа ингээд хийж идэг зарим зүйлсүүдийг ингээд мультитаскинг гэх юм уу? Айгу олон зүйл ингэж давхар ингээд хийх гэж оролдог тэр зүйлтэй холбоотой байдгийм байна. Ааха. Тэгээ тэрийг олж мэдээд бодоод исэн тэгээд нэрээ тим юм байна шүү гэж бодоод тэгээ тэрийг би бас ер нь өөрөө за жоохон бас өөр дөрөө туршиж үзье гэж ер нь шийдсэн. Тэгээд одоо ер нь бол би хоол идэхдээ ерөөсөө юм үзэж болохоор байсан ч гэсэн албаар үзэхгүйгээр зөвхөн одоо хоолоо идэл өөр юм ямар нэг юм хийхгүй. Одоо ер нь ямар нэг юм хийж явахдаа би зөвхөн тэр хийж байгаа зүйлдээ л одоо бүх анхаарлаа төвлөрүүлээл өөр хажуугаар нь юм хийхгүй байх гэж оролдох гэж үзэж байгаа. Nice. Тэгэх юм бол нөгөө нэг хүний нөгөө бас юу гэдэг штэ нөгөө ADHD гэж яддаг штэ. Тэгээд штэ. Нөгөө нэг юмд одоо анхаарал нь удаан тогтож чаддаггүй. Тэр тим юмтай хүмүүс ч гэсэн одоо яг тэрнтэйгээ одоо тэмцэхэд гэх юм уу арай илүү нэмэр болохоор юм шиг санагдсан шүү. Тэгээд тэрнээс гадна яг хэрэгтэй одоо шаардлагатай үедээ өөрийнхөө тархийг яг нөгөө нэг сайн амраагаад яг бүрэн чадлаар нь ажиллуулж чадах. Тэгтээ штэ юу чи шинэ унтахтаа яаж юм сонсч унтаж байна уу? Би амар их тэгтэйсэн шүү дээ. Одоо яаж байгаа бэ? Би энэ тэг болцсон. Ваа яаж байсан? Би наад чинь ч чадахгүй байна да. Би зүгээр амар яг үнэлэлт амар унтах гэж өмнө нь амар зовоод идэгээс аахгүй юу? Тий. Одоо бол зүгээр яг үнэ хэлэхэд унтъя гэж шууд орондоо ордог болцсон. Тэгэл орондоо ороод нэг удахгүй унтчихдаг болцсон. Wow, nice. Ер нь хаяа нэг орондоо ороод амар их юм бодоод унтахгүй хөрөөгөл идэгсэн. Одоо бол орондоо ороод шууд тэгэл нэг мэдгэд л унтцсан байд. Нэг мэдгэд л сэрцсэн байдаг шээ. Гоё наа. Тийм болцсон байлаа. Та. Би болохоор ингээд юм сонсч унтахгүй бол заавал унтч чадахгүй байгаад болсон байл. Тийм үү. Тэгэхээр бас бүрэн амрахгүй л байгаа юм л та яач үстэй. Чи нөө нэг юу дандаа яриа мэрэ подкаст сонсч байна уу? ASMR сонсдог шүү дээ. А тийм үү? Тий. Шээ чи ямар ASMR сонсдог? Нэг морс хүүхэн сонсдог. What? Яа юу хийж байгаа ASMR ээ? Нэг амар секси орс. Ингээл нөгөө юу Witcher 3 тоглоом байна штэ. Тий. Тэрний нөгөө Siri-ийн cosplay хийж байгаа тийм ASMR. What? Тэгээ ингээд юм. Аяа. Би амар би тэнийг өмнөх дугаар дээр ярьжсэн санагдаад байна. Би нөгөө нэг хэсэг бүр амар донтцсон байсан ASMR юу гэж. Би баг чамд хэлжсэн баха. Нөгөө keyboard-ны товчт ингээд дарж байгаа ч юм. Тий. Би бүр тэр ASMR-т ингээд донтцсон хаяа гинт үжил гинт бодогдож модогдол. За одоо нэг сонсч юм асч. Тиймээс шүү. Тий. Тэгтээ нэг тийм одоо хаяа сонсож гисэн гоё юм аа. Кино минь үзэж хахад киноны нэг хэсэг дээр тийм keyboard дарж байгаа чимээ гарангуй нэг тийм таашаалтай байгаа. Гоё штэ. ASMR бол яг үнэхээр би амар сонсч байна. Тэг чи хэдэн минут сонсож байна? 10 минут л юм шиг байл. Тэгэл нэг битгэд унтцсан байдаг штэ. Тийм ээ. Тэр яг унтахтаа тэгтээ нөгөө нэг зогсоож унтж гин үү? Эсвэл шууд бүр шууд ингээл хамаагүй явцсан плей хийсэн байсан ч гэсэн хамаагүй унтж гин үү? Бүр тэгэл сонсоод унт штэ. Тэгэл өгдөөс ирэхэд битгэн дууссан дээ. Яа тэр жоохон муу байж магадгүй баха. Зоёлоо хэр удаан битсэн бол? Бараг цаг болцсон баха. За чи тэгээ юу гэж байна? Йоо. Яхаа. Өндөрлүүлэх юм. Харин өөр ярих юм байна уу? Өөр ярих юм уу? Тэгэл яриа л авах л та. Тий. Битгээд бас ингээд яг
царайгаа харахгүй холын занаас ингэж подкаст гэдэг бас жоохон сонирхол юм байна уу. Тань тийм ээ. Тэ. Яг нэг тийм амьд юу байхгүй болохоор Тийм яг подкаст хийгээд байгаа ч юм шиг үгүй ч юм нэг юм сонин. хоёулаа тэнх хэрэгтэй юм байна. Хоёулаа хэрвээ дараагийн удаа яг ингээд угийн л мэдээж тэгэл холын занаас удаа бас л нэлээд л хийших нь ойлгомжтой штэ. Тийм. Тэгээд хэрвээ байнгын тогтмол хийн гэхэлэр чи наанаага би энд байгаа тэгэл угийн уулзаж хийнэ гэвэл хайшин 3 сард ганц дугаар гаргах юм уу? Аха. Тэгэхээр хоёулаа ингэ хэрэгтэй байна. Гэхдээ хоёулаа энийг зүгээр одоо ярих нь зөв дараа нь ярих нь зөв. За яг одоо л ярьчдөө. Хоёулаа зүгээр нэг сэдв аваад дараа нь ийм ярина тэгэнгүүтээ хоёулаа энэ талаараа өөрсдөө ямар нэгэн жишээ тэр судалгаа эдрээ бас ингээд бодоод тэр талаараа судлаад тэгээд яг ярих гоё юм байна. Тэгэхгүй болохоор ингээд фристайл ч юм болохоор бас ингээд холын зөнөөс амар хэцүү байна. Юу гэж бодож байна? Мэн сал нэгдэж байна. Одоо чинь хоёулаа ийм сэдв авч болох байхгүй юу? За Монголын хипхоп салбар хипхоп урлаг тий. Тэгээ хипхоп урлаг тэрэн дээр гэдэг ч юм тий. За тэр талаар яриа ч юм уу. Тэр тал дээр хоёлаа өөрсдийнхөө яг сонсогчийн талаас үзэл бодол ер нь дэлхийдээ харьцуулахад юу болж ийн яаж ийн гэдэг ч юм уу. Эсвэл юу гэдэг. Тий. Гэх мэтчлээ ингээд байнгын тийм бас нэг тийм сэдвүүд ингээд хоёлаа хооронд наа ярилцж байгаа тэгээ бол зүгээр юм байна. Тийм ээ. Яа. За окей тэгвэл дараагийн дугаар тгий шүү. Дараагийн дугаар тэгвэл нэг сэдвээ бодож байгаад хөөе хоёул дараагийн дугаарыг сэдв шүүд одоо зарлаад хэлчихөө ярьж байгаад хизээвч хоёлаа 7 оны дараа л жилт. За тэгвэл 8-нд юм байна. Окей. За тэгээ юу авах вэ? Жохон бодож байгаа ярих юм уу дараа нь? За тэгвэл тгий нэг хоногийн дараач. Тэ. Тэгээ сонирхолтой санагдаж байна. Тэгж байна хөө. За тэгвэл өндөрлөөх үү? Өндөрлөе да. Гэхдээ яах вэ бас? Гэхдээ яах вэ? Би зөв нэг юм хэлэх гэжсэн юм уу? За хэлээ. Яг одоо амар удаан хүлээсний эцэж жоо чанаргүй дугаар хийсэн бол уучлаарай гэж хэлж. Харин тийм ээ. Яалтчгүй юм. Нөхцөл байдал ийм л байна л да. Гэхдээ үнэ яг ингээд бас айгүй удаан дугаар ингээд бичихгүй байхлаэр форм алдаж байна. Яг юу ярихаач яаж ярих ёстойгооч бас ер нь жоохон ингээд мяарчтай юм байна. Яг ингээд одоо яадаг штэ хүн ингээд жимд ингээд яг хойлооч бүр нэг амар мундаг болоогүй л байсан л таа үгүй те. Аа. Нэг ёо ингээд хийхгүй байж байгаа буцаад хийхлээр тэгэл улам мяарцсан л хэдэм байна. Харин тийм ээ. Надад ч мэдэгдчихлээ. Гэтэ холын зайн дугаар шал тэнэг юм уу? Тэгэл яг хэлдэг үгээл хэлээ. Энэ хүртэл одоо сонссон хүн байвал ингээд баярлалаа. Яа. Нэр үнэхээр баярлж байна уу? Үнэхээр баярлалаа. Харин үнэхээр даач хинч сонсохгүй байвал тэ. За тэгэхээр ч ойбо сонсдог хүмүүсүүдтэйгээ ингээ хинч гэж байгаа юм шиг. Үгүй мэдээч юу гэж тэгж яах вэ? Зүгээр яг хав ер нь бол бас мэргэн. Тий, сонсдог байсан хүмүүс маань бит хоёрыг одоо зүгээр баг болцсон гэж бодож байгаа хүмүүс ч яах вэ? Тий. Тэгтээ бит хоёрын яриаг ингээд сонсдог найз минь чи яа. За тэр найз шүү дээ. Тэгэл подкастын найз. Тий, баярлалаа чамд. 7 сарын 1-ний мен төргий. Оны шээж. Энийг тий хизээч сайн. Энийг үү? Тий, маргааш цэцэн гэвэл амжих уу? Би маргааш ямар тач янзлаад чам руу явуулчих. Тавтахта амжаад цэцэн гэвэл тавтахта. Чи орой л цацах бах та тэгвэл. Тий, орой. Чи маргааш амжина гэвэл. Мань маргааш амжина уу? Ноутбукаа ажил дээр авчвал
Ажил дээр чи. За за. Тэгвэл маргааш цацна гэж ойлгоё те. За тэгээ. За за тэгээд бид хоёрын одоо ээлжид нэгэн дугаарыг сонссон сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд Баярлаа. одооноос эхлээд бас цаашдаа айл болох тасалбалгүй өшөө илүү олон гоё сэдвүүд ингээд сонгоод тэр талаараа бид нар өөрсдийн үзэл бодлоо илүү дэлгэрэнгүй хуваалцаад өшөө гоё дугаар хийх хичээх болно. Тэгээд одоо сонсдог хүмүүс байвал цаашдаа ч гэсэн бид нарыг бас сонсоорой гэж хүсэж байна. Харин юу дараагийн дугаарт зочин оруулах уу? Холын зэнээс үү? Одоо тэгэл холын зэнээс Discord-оор хийх бах та. Холын зэнээс би бол холын зэнээс бол яг үнэ хэлэхэд зочныг оруулмааргүй л байна. За окей. Гэхдээ яг бас ярилцээтэй байлаа. Ярилцъя. Ямар зочин байх нь уу? Тэр хүн өөрөө юу гэх нь үү? Тэгээ гол нь Тэгээ. зочиндоо бас жоохон тийм онцгүй байх юм шиг надад санагдаад тийм л та. Бас магадгүй тий. Тэ. Бол би ер нь зочдуудтайгаа яг ингээд амьдаараа нүүр тулж хийх дуртай. Тий хамаагүй дээ. Тийм илүү гоё байдаг. Яг тухайн яг орчныг мэдрээд ярилцах. Тэ. Хийж байгаа хүмүүстэй ч гэсэн аим гоё гэдэг. Тэ илүү урамтай байдаг. Оо яа. За тэгээд баярлаа. баяртай шүү та нартай. Зөө. Баярлж чинь заа юу.